хайлтын системийг нийгмийн сүлжээтэй жоохон харьцуулсан байдлаар нөгөөх энэ илтгэлийг бэлдсэн байгаа. Тэгээ хамгийн гол нь одоо бол бүгд Facebook-тэй болсон байх. Facebook ч анх орж ирэл ганц хоёр хэрэглэгчтэй, тэгээд хэрэглэгчд нь контент үйлдвэрлэл эхэлсэн. Тэгээд хүмүүс багаар ингээл нэгнийгээ дагаж явсараа ерөнхийдөө Facebook нэлээд олуулаа болчихлоо л доо. Хайлтын системийг тэгсэн мөртлөөс тэрнээс дутууг ашигладаг. Тэгэхээр би энэ ялгааг нэг жоохон харуулдаг юм гэж бодоод иймэрхүү байдлаар тулаан байдлаар нэг илэрхийлээ явуулах гэж бодсон. За энд бол их сурвалж нь MDG гэдэг тодорхойлсон гэдэг гадны их сурвалжаас авсан. Одоо манайд ч бас нэг иймэрхүү судалгаанууд их дутмаг байх юм аа. Тэгээ яалчгүй одоо биднээс нөгөө талдаа бол биднээс төрүүлж алхаж байгаа юм биш л дээ. Гадных нь нэлээд тийм одоо энэ нийгмийн сүлжээнүүдийг бий болгох, за энэ хайлтын системүүдийг оновчлолыг сайжруулах ийм чиглэлүүдийг мэдээж манлайж биднээс бол бодит байдал дээр бол дагаж явж байгаа. Тэгэхээр гадны одоо их сурвалжаас авсан мэдээллүүд бол тийм юуны хандлагыг тодорхойлно л доо ялангуяа интернет маркетингийн хандлагыг нэлээд сайн тодорхойлж гэж бодож байна. За энэ дээр бол биднээс маркетруудад яаж хэрэглэгчийг татах вэ? Брэндийн цар хүрээг яаж нэмэгдүүлэх вэ? Бизнес одоо харагдц болон хоорондын харилцаагаа яаж сайжруулах вэ гэдэг гол асуудлууд төр энэ дээр нэг харьцуулсан судалгаануудыг үзүүлье. За жишээлбэл хэрэглэгчийг татах. За хэрэглэгчийг татахад аль нь хамгийн их нөлөө үзүүлсэн бэ гэж хайлтын систем болон Facebook дээр санал асуулгууд явуулахад бизнес to consumer буюу бизнесээс хэрэглэгч рүү чиглэсэн маркетинг хайлтын систем 41%. За нийгмийн сүлжээн дээр 34%. За баннер болон бусад одоо сайтууд дээр байгаа мэдээллүүд ингэж хэрэглэгчдэд төрсөн байна. За нөгөө талаас нь дараагийн слайдн дээр харахад хэрэглэгч татахад аль нь хамгийн их нөлөө үзүүлсэн бэ гэдэг бизнес to бизнес гэсэн бизнесээс бизнес рүү чиглэсэн маркетингийг болохоор хайлтын систем бол 52%, нийгмийн сүлжээ 24%, за баннер бол 17% гэсэн ингэсэн. Тэгэхээр энэ дээр бол хайлтын системд итгэж байгаа итгэл бол мэдээж интернетийн орчинд хэрэглэгчийн хувьд маш өндөр байгаа. Нийгмийн сүлжээд ихтэй араас нь бол өссөөр байгаа. Энэ хоёр өөрсдөө давуу бөгөөд дутагдaltaй талтай. Аль нь хуулиар зэрэг явж нэг-нэгээ нөхөж явж байдаг ийм технологи одоо бүтцтэй. За брендийн цар хүрээг бүтээхэд маркет руу сайн мэдж байгаа. Энэ бол нийгмийн сүлжээ бол брендийн цар хүрээг бүтээхэд хэд одоо хамгийн их давуу талтай. Брендийг таниулах, хэрэглэгчийн нөгөө фоллоу дагагчдыг бий болгох, агуулга бүтээх замаар сурталчилгаа хийх зэрэг нийгмийн сүлжээний хувьд их давуу ач холбогдолтой. За хайлтын системийн маркетингийн хувьд бол энд бол вебсайтын хандлтыг нэмэх, хэрэглэгчийн сонирхлыг татах, брендийг сонгох гэх мэтчлэн болвол хайлтын систем илүү их давуу талтай гэсэн юу байна. За хайлтын систем бизнесийн хувьд харагдсан ямар байх вэ гэж. За хайлтын системд хэрэглэгч бол 38% хайлтын системд найддаг байна. За 17% тусгай вебсайтуудад. За одоо жишээлбэл illegal info ч гэх юм уу те. Засгийн газрын гол сайтууд ч гэдэг юм. За тэгээд 3% нийгмийн сүлжээ. Тэгэхээр энэ бол бас нэлээд тийм сонин үр дүн болсон байгаа. Энэ одоо 16 оны инфограф л да. За аль нь гараад байна. Ойлгох байлаа. За би энэ эсвэл дэлгэцээ өөрөө хараад ярьж байгаа. За ямар төрлийн интерактив маркетингийг ашигладаг гэж хоорондын харилцаа нийгмийн сүлжээн дээр. Нийгмийн сүлжээ бол маш өндөр үзүүлэлттэй байгаа. Ялангуяа хүмүүс хоорондын харилцааг нэлээд сайн хангаж өгч чадж байгаа. За хайлтын систем бол энэ харилцааг хангадаг. Хүн бол дандаа юм хайж идэг. Хайсан зүйлээ олдог харилцааг бол дөрөв хангадаг. За баннер бол мэдээж чухал үүрэгтэй. Баннер бол тодорхой үр дүнд бол бизнес ач холбогдолтой байдаг. За тэгэхээр энэ хоёроос ингээд хараад үзэхэд сошиал медиа, сөрч хэмжээний нийгмийн сүлжээ хайлтын системийг маркетинг хоёулаа өөрсдийнх нь давуу тал онцлогуудын
тодтогч зэрэг ашиглах нь одоо маркетинг явуулах үйл ажиллагаанд их чухал ач холбогдолтой. Энэ хоёр сувгийг одоо зэрэг ашиглаж байгаарай гэж одоо дүгнэлт хэлмээр байна. За дараа нь бол Монгол хайлтын системийн талаар бас хэлье. Монгол хайлтын систем бол энэ хайлтын системийг ойлгохгүй байгаа болон хэрэглэгч тэгсэн мөртөөс байнга мэдээлэл хайгаад байдаг маркетрууд нь тэгсэн чинь хаана байна гэдэг хариулах гэж одоо биднээс оролдож байгаа ийм шинэ одоо монголчууд биднээс өөрсдөө хөгжүүлсэн ийм систем байна. Энэ системийг талаар өмнө нь бол ерөнхийдөө бол их олон хүмүүс мэдээлэлтэй байгаа. За хэрэглэгчид интернетээ очиж юу хийдэг вэ гэж энэ судалгаа байна. Бас энэ их сурвалж нь бол адилхан. За тэгэхээр сөрж хэмжээний юу яг энэ 21%-тай. За сошиал бол 22%-тай. Энэ хоёр бол одоо маркетруудын хувьд хамгийн чухал одоо хэсгийн үзүүлэлтүүд. За онлайн шопинг, за контент унших эднээс бол бас контент унших бол маш чухал үзүүлэлттэй 20%-тай байна. Тэгэхээр энэ 20, 21, 22 гэсэн энэ үзүүлэлтүүд бол тэр маркетрууд бас маш их анхаарал одоо ажиллах хэрэгтэй мó гэж ингэж харж байгаа. За Монгол хайлтын систем бол Монгол агуулгатай ажиллах, за монгол хэлний онцлог тохирсон монголчуудын хэрэглээ болгохын зорилготой хайлтын систем байгаа. За түрүү нэг бас нэг асуултанд яригдаад ирлээ. Энэ сайн үгүүдийг яаж олох вэ гэдэг. Тэгвэл биднээс бас интернетэд байгаа бүх монгол үгүүдийн мэдээллүүдийг цуглуулж байгаа. Тэнд дундаа нэг хамгийн олон давталттай ашиглаж байгаа хэрэглэгдэж байгаа үгүүдийг манай одоо хайлтын систем хэрэглэгчдэд одоо suggest маягаар санал болгодог. Энэ цаана яг нөгөө дүрмтэйгээ одоохондоо бол холбоогүй. Хамгийн олон давтагдж хэрэглэгдэж байгаа интернетийн орчинд хамгийн олон давтагдж хэрэглэгдэж байгаа үг бол хамгийн зөв байх ёстой магадaltaй хагаад ерөнхийдөө хайлтынхаа нөгөө өөр суралцах системүүдийг хөгжүүлж явж байгаа маа. Тэгээ ер нь бол улс болгон өөрийн хайлтын системтэй та бүгд мэдж байгаа. Гэхдээ биднээс бас Монголдо бас Монгол юм гэдэг ийм хайлтын системийг бий болгох зорилготой явж байгаа маа гэдгийг бас дахин хэлмээр байна. За хэрэглэгч юу санддаг вэ гэж түрүүн бас асуултууд яриад лсэн хэрэглэгч юусэн маш амархан мартчихдаг гэл. Тэгэл эсвэл вебсайт чинь нэрийг мэдэн заавал юу хэлээ яг ингээд нэг сурталчилгаанууд энд явагдсан байж байгаа. Хүн бол яг хэрэгцээтэй үедээ мэдээлэл хайж эхэлдэг. Жишээлбэл одоо хүн болгоно Монгол дээл ч юм уу. Эсвэл Монгол гутал ч юм уу хайгаар тавьчих байгаа л да. Одоо бол бүгдийн одоо энэ сууж байгаа хүн болгоноос асуулт асуух юм бол одоо яг өөрөө танд юу хэрэгтэй вэ гэхээр нэг зөвлөл одоо бууцаа яриад бэлгэн яриад тэгэл хувцаа яриад ингээл ийм хайхад бэлэн хүмүүс бол таансын дунд ч гэсэн бас байж л байгаа байхгүй. Тэгэхээр энэ учир замбраагүй их мэдээлэл дундаас хэрэглэгчийн тэр хүсэж байгаа зүйлийг хэрхэн яаж олж авах вэ гэдэг бол гол нь энэ хайлтын системээр түлхүүр үг гэж одоо түлхүүр үг гэж маш чухал одоо ойлголт байгаа. Өөрөөр хэлбэл манай компани хүмүүс мэдэн штэ гэдэг ингээл одоо биднес зөндөө одоо компаниудтай очиод уулздаг. Манай компани мэдэн штэ тань штэ гэдэг. Тэгвэл нэг нутгийн нэр өгсөн байдаг. Очир байна хайрхан гэдэг нэр өгсөн байдаг. Очир байна хайрханыг бол мэддэг хэрэглэгчд нь бол мэдээж сайн ойлгоно. Мэддгүй хэрэглэгчд нь яг юу хийдэг гэдэг бүтээгдэхүүнээр нь хайж болдог байхгүй. Одоо жишээлбэл Монгол гуталч гэдэг юм те. Яг Монгол гутал гэдэг тэр түлхүүр үг нь хэрэглэгч бизнес хоёр холбож хамгийн чухал түлхүүр үг гэдэг юм аа. Нөгөө талаасаа ямар нэгэн сурталчилгаа явуулсан одоо таны сайтын нэр, бараа үйлчилгээ, брендийн нэр гэдэг юм уу? Эсвэл утасны дугаар ч юм уу, имэйл ч юм уу? Байршлал заана тэр хавцаа байдаг даа гэж. Иймэрхүү байдлаар хэрэглэгч дандаа хэрэг санах гэж оролддог. За тэр бүх мэдээллийг хайлтын систем дээр байршуулах нь чухал. Хэрэглэгчдэд ямар мэдээлэл хэрэгтэй болоо гэдгийг түлхүүр үгүүтэй вебсайтуудаа байршуулах. За хайлтын системд бол тодорхой хэмжээнд одоо зарвалжталгаа оруулах замаар тэр түлхүүр үгүүдийг бий болгож одоо эхний байршилд хэрэглэгчдэд одоо харуулах байдлаар илэрхийлэгддэг. За ийм тэр одоо баахан асуулт асуусан хэрэглэгчдэд доод хэсэгт харагдаж байгаа шиг байна. За энд бол баахан
мэдээлэл байгаа. За энэ мэдээллийг л одоо гол жуулчдагч нь болох гэсэн бол хайлтын систем юм аа гэдгийг энд харуулсан юм. За энд бол нэг энгийн за Монгол үндэсний дээл гоё гэдэг нардаа гэдэг энэ юу байна л да. За энэ дээр юу харагдаж байна гэхээр дутуу харагдаад байна. Тэр харж байгаа юм. За одоо жишээлбэл хайлтын систем туршлагаа оруулахад бол маш амархан. Хайлтын систем туршлагаа оруулахад тэр нь урт хугацаанд явдаг. Түүнээс биш ингээд нэг оруулаад одоо ингээд банк одоо сошиал нэтворкийн ялгаач юм тийм шүү дээ. Түрүү одоо бас ярьж байгаа. Айгүй их активити байх хэрэгтэй тийм. Байнга пост хийгээл цаг хугацаа өнгөрөх тусам нөгөө дата нөгөө пост хийсэн мэдээлэл контентын үнц нь унаад байдаг. Яагаад унаад байдгийг мэдээж хэрэглэгч тэр байнга санаараа яваад авахгүй нь ойлгомжтой шүү дээ. Хугацаа өнгөрөх тусам тэр мартагддаг. Тийм учраас тэр мартж байгаа зүйлийг сануулгын тулд сошиал нэтворк дээр байнгын идэвхтэй үйл ажиллагаа явуулах шаардлагатай. Хайлтын системийн хувьд бол сурталчлагыг тодорхой маш энгийн богинохон одоо жишээ Twitter шиг маш богинохон тэмдэгтүүдэд багтаад хэрэглэгчд хамгийн ойлгомжтой хэмжээгээр харуулах ийм загвар байна. За тэгээд мэдээж хайлтын системд энэ одоо сурталчлагынхаа загварыг бүтээн тэгээд түлхүүр өгөөдөө зөв сонгож оруулна. Тэгээ энэ сурталчлаганд ямар хөө төсөв шаардлагатай юм бэ? Төсвөө сонгочихно. Тэгээ хугацаагаа тохируулчихна. Тэгээд за одоо жишээлбэл нартаа одоо жишээлбэл дээл гэдэг дээр ч юм уу түлхүүр өгөө байршуулбал ингэхэд дээл гэдэг үг бол хэрэглэгч мэдээлэл хайж байгаа тохиолдолд нартагийн мэдээллийг харна. За утас нь ил тод гараад ирнэ. Тэ холбогдох бусад мэдээллүүд нь тод гараад ирнэ. Ер нь бол хайлтын үр дүнд бол хэрэглэгчдэд эхний нэг маш цөөхөн товчхон утас тэгээд ойр зуурын тэр хүмүүс дурамшуул байгаа бол тэрийг ингээд харуулчих хэмжээний тийм мэдээлэл байж хат хэрэглэгч бол тэгэл тактикл утсаас салгаад бизнестэй холбогдно гэсэн. За сурталчлагын үр дүнгийн танд одоо шинэ хэрэглэгч бий болгож өгнө. За сурталчлагын хяналттай бүгд одоо энэ хайлтын системд сурталчилгаа явуулж байгаа компаниуд бүгд өөрөө гэсэн аккаунттай. Энэ аккаунтаар өөрийнхөө сурталчлагыг өдөртөн зогсооно. Шаардлагагүй сурталчлагаануудаа зогсооно. Олон сурталчлагаануудыг янз бүрийн байдлаар түлхүүр өгөөдөд зохиогоод оруулах болно. За тодорхой тэдний хооронд ч гэх юм уу сурталчлагаа тавина. Тэгээд уг нь бол жилийн турш ингээ идэвхтэй байх процесс байх хэрэгтэй. Тэгээд хамгийн бага зардлаар сурталчилгаа их болцоотой байдаг юм аа. Бас хэлээ. За энд одоо жишээлбэл Монгол хайлтын систем дээр компаниуд бол одоо ойлгож эхэлж байна. Компаниуд бас нэгдэж байна. Гэхдээ биднээс бол маш их бэрхшээл байна. Бараг л хүн болгонд очиж чихэнд нь шивнэх шахуу хэлж байна. Энэ бол бас өмнөх би илтгэл төр хүмүүсийг хайлтын системийг их ойлгодог юм байна гэж бодоод илтгэл тавьсан байхгүй. Тэгсэн чинь яг үн чанар яг очиод уулзлаа. Өдөр болгон хайдаг мэддэг мөртөөс энийг бизнестэй хэрхэн яаж ашигладаг, энэ бизнесийн гол түлхүүрэн байх шүү гэдгийг ер нь бас сайн мэддэг юм болов гэж. За энэ одоо жишээлбэл амттай хоол гэж хайж байна тий. Магадгүй одоо ихтэй ингэж сууж яснаад эхнэр хүүхдтэй нэг гоё хоол юм гинт санагдаад жор хаймар санагдаад ч юм тий. Гэтэл яг тэр үед нь одоо сурталчилгаанууд харагдах хэрэгтэй. Одоо энэ жишээлбэл Милая тантай хот гэдэг тий. За Бибико бол манай дээр их идэвхтэй байдгийг. Бибико бол яг л нэг контент хоолны жормор санал болгоод өөрийгөө бас хажуугаар нь рекламдал тий. За энэ сонг гэдэг деливери гэдэг энэ бүх төрлийн хоолыг хүргэнэ. Гэх мэтчлэн янз бүрийн төлхөр өгүүд дээр манай дээр одоо маш олон компани нэгдсэн бизнесийн сурталчилгаанууд явуулж байгаа маа. Тэгээд бас манайх бас нэг сурталчилгаан дээр бас нэг юм онцлогтой бүр энэ байршлаар сурталчилгаа үзүүлдэг. Тухайн бүтээгдэхүүнийг. За одоо жишээлбэл Zippo бол манайхыг маш сайн ойлгосон. Энэ дараа нь би нэг очиж уулзмаар санагдаад байгаа. Энэ одоо мап дээр үн төлбөргүй мэдээлэл оруулцдаг байхгүй. Zippo манайхыг нэг гарсны дараа биднээс нэг бас нэг хаан жилийн нэг конференц хийсэн дээр оруулсан байсан байхгүй. Энэ бүр ингээд айгүй одоо манайд бол хамгийн биднээс хийх гээд байгаа зүйлийг маш сайн ойлгосон залуу байна. Тэгэхээр энэ дээр бол одоо жишээлбэл Zippo салхинд дунддаггүй асаагаар яг бүтээгдэхүүнийхээ онцлогийг тодорхойлоод Zippo яг Улаанбаатар хот дотор
яг хаанаас судалдаж авч болох уу тий гэдгийг бас тодорхойлсон байна. Тэгээд тэнд одоо тухайн дэлгүүрийн цагийн хуваар тэгээд холбогдох утас мэдээллүүдийг бүгдийг яг оновчтой зөв байршуулж өгсөн. Тэгээ манай бас энэ хайлтын систем дээр яг энэ хэсэг байна л да. Яг энэ хэсэг. Энэ дээр ингээд дараа сонгох юм бол хамгийн ойрхон аль цэгээс зиппог худалдаж авч болохгүй гэдэг. Ийм боломжийг бас хангаж өгдөг. Байр нут зайных нь хувьд мэдээлэл хангаж өгдөг. Иймэрхүү байдлаар одоо компаниуд мэдээлэл одоо манад оруулсаар байна. За тэгэхээр биднээс бас нэг ийм бас нэг бэрхшээлтэй асуудалтай тулгардаг л да. Танах хэдийн хэрэглэгчтэй юм бэ гээл тэгээд биднээс чинь ирдэж шүү дээ. Танах тийм цөөхөн хэрэглэгчтэй бол биднээс хамтрахгүй. Тэгээд биднээс бол их хэмжээний тийм бодиттой мэдээлэл, тийм амьд мэдээлэл тэр хайлтын системний одоо сурталчилгаа хэсэгт байж ах хэрэгтэй. Тэгэхээр их хэмжээний мэдээлэл хаана байна? Тэнд хэрэглэгч өөрөө аяндаа татгатад ордог. Тэгээд биднээс бол эхний одоо биднээс хамгийн чухал юм бол ялангуяа энэ компаниуд, бизнесийн компаниуд. Манай одоо төлбөр мөлбөрчин бол уг нь бол их хямдхан шүү дээ. Сарын 30 мянган төгрөг. Бүх хэдэн ч одоо бараа бүтээгдэхүүн үйлчлэгийг сурталчлах юм бололцоотой. Зарим хэсгүүд нь бол өмнө төлбөргүй ч байж байгаа. Тэгээд л нөт би хүмүүст одоо ингээд бас итгүүлэх гэж шинэ эхэлж байгаа зүйл чинь бас их төвөгтэй л дээ. Тэгээ манайхан ч бас гадны юм их шүтдэг. Тэр их бэрхшээлийг бас давах хэрэгтэй байна. Гадны юм болохгүй бүх зүйлийг хийж авч явж болоод байна гэж хараад байгаа шүү. Тэгээ энэ дээр бол бас ингээд Монгол хүмүүс бас нэг тийм нэгдэх болцоо өөрсдийн гэсэн big data том хэмжээний их хэмжээний мэдээллийг бий болгох. Одоо жишээлбэл Naver.com гэж солонгосчууд байдаг тийм. Солонгосчуудын Naver.com болоод энэ баг өөрсдөө бүх мэдээлэл хангаж өгч яадаг тийм. Бүх бизнес хэрэглэгчдэд мэдээлэл хангаж өгч яадаг. Тийм одоо миний мөрөөдөлтөө тийм байх болцоог технологийн хувьд бий болгочихсон. Одоо бизнесийн байгууллагуудад ойлгуулах гэж оролдож байна. Нэг дараа нь бол би мэдээж хэрэглэгчдэд энийг давуу тал боломжийг ойлгуулах тийм. Ийм одоо бодолтой байгаамаа. За анхаарал